За SARS-CoV-2 вирус буюу COVID-19 дасан зохицож цаашаа бид нэр зэрэгцэн амьдрахын тулд хэвшүүлэх ёстой бас дараагийн нэг зам үйл байгаа. За үүнд бол цэвэрлэгээ, халдвар үүтэл зөв хийж одоо сурах ёстой юм аа гэд. За өнөөдрийг болтол бид нар бол одоо бас COVID-19-ийн бол одоо вирус одоо COVID-19-ыг үүсгэгч одоо SARS-CoV-2 вирус маань амны цаас бол алчуурн дээр 3 цаг, зэс эдлэлдээ 4 цаг, картонон хайрцаган дээр 24 цаг, модон эдлэл дээр 2-4 цаг, хувцас даван эдлэл дээр 2 өдөр, маскны гадна талд 7 өдөр хүртэл одоо цаасан мөнгөн дээр 4 өдөр, шилэн эдлэл дээр 5 өдөр гिचлэнгээр хідэн цагаас хідэн өдөр хүртэл одоо ингэж ийм амьдрах чадaltaй байдгийн байна гэдгийг одоо тогтоосон байгаа эрдэмтэд. За тийм учраас бид нар цэвэрлэгийн халдвар гүйтгэлийг одоо зөв хийж сурах хэрэгтэй байгаамаа гэдэг. За хамгийн чухал баримтлах зүйл бол халдваргүйчлэгч бодисыг бол одоо байн одоо хэрэглээд авах шаардлагагүй. Зөвхөн миний гэр оронд одоо жишээлбэл одоо ойрын хавьтал байгаа юм уу эсвэл COVID-19-оор өвдсөн хүн одоо тусгаарлагдаж байгаа бол одоо гэртээ одоо байгаа бол би тэр үед одоо халдваргүйчлэлтийн ажлыг одоо халдваргүйчлэлтийг хийж болно. Өөрөөр хэлбэл химийн бодис агуулсан тэр одоо бодисуудаар гэр орноо цэвэрлэж халдваргүйжүүлж болох нь байна. За бусад нөхцөлд бол ерөөсөө л энгийн угаа цэвэрлэдэг аргуудаараа цэвэрлэх нь зүйтэй. За яагаад гэвэл байнгын химийн бодисуудыг хэрэглэнэ гэдэг бол химийн бодисын бас одоо яг нь хашил үүсэх тий өөр бусад зүйлийн өвчлөлүүд үүсэх ийм аюултай байж байгаа байгаа. За хоёрдугаарт бол нэгэнт дэлхийн нийт бол COVID-19 вирус маань бол одоо гадны орчин үрэлтээр одоо үрж цэвэрлэх ийм зүйлд л одоо устдсан байна гэдгийг тогтооцсон учраас яг нэг нь бид нар яг нь энгийн зүйлээр угаа цэвэрлэхийг болцоотой байх нэ гэдгийг ойлгох хэрэгтэй байна гэдэг. За ер нь цэвэрлэлийн халдвар гүйцэтгэлтэй бол бэйли болон амны хаалтыг өмсөж хөвших ёстой. За ялангуяа одоо өвчтөе хүн сахиж байгаа хүмүүс бол за цэвэрлэгээ хийх ус нь цэвэр байх ёстой. За цэвэрлэгээний бодисуудыг бас ерөөсөө хож болохгүй. Одоо нэг одоо юу гэдэг бок хийгээл дахиад дээрэс нь одоо юу гэдэг сот хийгээд ч гэх юм уу билизна хийгээд иж болохгүй. Аль нэгээр нь л цэвэрлэнэ гэсэн. Өөрөөр хэлбэл тэр химийн бодисууд чи хоорондоо уралд ороод илүү хортгоо нэгдэл эсвэл нэг нэгнийхээ хүчийг саармагжуулах зүйл одоо үүсч болцсошгүй. Тийм учраас яг нэг цэвэрлэгээний бодисуудыг хооронд нь хольж хийж хийхийг одоо хоригддаг байгаа гэдэг. За ер нь цэвэрлэгийг хийхдээ бол ерөөсөө цэврээс бохирлуу цэвэрлэх хэрэгтэй байгаа. За яагаад цэврээс бохирлуу гэвэл эхлээд их цэвэрх нь хэсгүүдээ цэвэрлэнэ. Бохироос цэвэрлэх юм бол бохир талбай маань одоо цэвэрхэн талбаар орж ирээд бохирын дийлэнх талбай маань бохир болно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр хамгийн эхлээд бол бохирлогдсон талбайг бол одоо яг нь цэвэрлэхгүй эхлээд цэвэр талбаануудаа цэвэрлээд тэгээд яг нь бохир талбайгаа цэвэрлэх нь байна гэдэг. Тэрэг хэсэгт нь цэвэрлэнэ гэсэн үг байна шүү дээ. За дараа нь бол дээрээс доошо цэвэрлэнэ. Хизээч доод тоо цэвэрлчээ дараа нь шал малаа цэвэрлчээ тэгээд дээдхий цэвэрлэнэ гэж байдгүй. Тэгэхээр яг нэг л дээрээс доошо чиглэлтэй цэвэрлэнэ. За ийм байдлаар энэ нэг одоо хөвшүүлчих юм бол цэвэрлэгийн халдвар гүйтгэлийн асуудал бол бид нар яг нь ер нь болцоотой болно. За тэгтээ цэвэрлэгийн халдвар гүйтгэлийг хийхдээ өмнө хийдэг байснаасаа илүү нэг удаа одоо илүү нэгээр одоо илүү давтамжтай хийгээч л гэдгийг одоо яг нь ардэр хэдтэй зөвлөж байгаа ах нэ гэд. За дараагийн нэг чухал зүйл бол түрүүн бид нар ярьсан хүний одоо шүлсний тусламжруудаар SARS-CoV-2 вирус маань одоо дамждгаа гэд. За ялангуяа бид нар одоо халдварлалтын түвшин хаана байна гэдгийг харахад нэг бол одоо гэр орны өрх гэрийн түвшинд айгүй халдварлалтын түвшин өндөр. За нөгөө талдаа бол одоо яг нэг л ажлын байран дээр айгүй өндөр гарч байгаа. За тэгэхээр эн чинь өөрөө юу хэлж ийнэ гэвэл халдвартай шүлс тусламжрууд нь дотоод орчны агаад 3 цаг хүртэл байх боломжтой тул агаар сэлгэлтийг хийх юм чухлыг одоо харуулж өгч байгаа. За агаар сэлгэлтийг тогтмол хийнэ гэдэг маань юу хэлж байгааг л заавчгүй гаднаас агаар оруулах нөхцөлийг бүрдүүлээ. Өөрөөр хэлбэл цонхоо онгоолгоол гэдгийг хэлж өгч байгаа юм тий. За тэгээд орсон агаар маань өөрөө халаад дээшээ одоо яг гэвэл одоо галтгоонд байдаг агаар жуултын хоолооч байд юм уу эсвэл нөгөө тоонорч байд юм уу гэдэг ингээд тэг гэрт бол өөрөө ингээд яг нь мэдээж одоо маш ийм хийм бит учраас өөрөө ямар ч байсан гаднаас агаар орж ил байгаа бол бохирлогдсон агаар гараад явах юм аа гэдэг. За мөн дотор орчинд бол одоо ийм тусламжрууд маань одоо нарийн ширхгийг тоосон цэвэр дээр сууж одоо бууж идэг учраас чигтэй цэвэрлэгийг тогтмол хийх хэрэгтэй. За боломжтой бол HEPA шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг бас ашиглахыг одоо зөвлөж болох юм аа гэдэг. За энэ дээр нэг сонирхолтой зураг харуулж чинь цэвэрхийн юм агаартай дотоод орчинд 2 хүн орж ирээд одоо
оруулж ирлээ. За 1 минутын дараа одоо зураглалыг аваад үзэхэд бол ярьж байгаа хүний одоо шүлсний төсөлцрүүд агаарт одоо тархаж байна. За ингээд 2 минутын дараа тэр агаар тэр чигээрээ тэр хүний одоо шүлсний төсөлцрүүдээр одоо яг нь бүрхэж ирж байна гэдэг. Тэгээ ийм л учраас яг нь агаар сэлгэлтийг заавал буюу гаднаас шинэ агаар оруулах нөхцөлийг бүрдүүлэх нь яг нь үнэхээр чухал байна гэдэг. За агаар сэлгэлтийг хийхдээ бол аль болох нэвт сэлгэлүүлэх байдлыг одоо анзаарах хэрэгтэй байгаа. За магадгүй нэлэх хүүхэдтэй за өвдсөн хүмүүстэй байх юм бол энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Дулаан байлгаж байгаа нэвт сэлгэлтийг хийх хэрэгтэй байгаа. За хоёр зэрэгэлдээ цонхыг онгойлгочих юм бол яг үгүй л агаар сэлгэлт бас болж чадахгүй. Ягаад гэвэл нэг орсон агаар маань нөгөө онгорхоо байгаа зэрэгэлдээ цонхоор одоо гараад явах энэ зурган дээр үзүүлсэн шиг ийм нөхцөл байдал үүсэх учраас энийг бас одоо аягүй сайн бодолцох зүйтэй байх нэ гэд. Ийм гихчлэнгээр бид нар одоо ялангуяа өвлийн үйлрэл бид нар одоо агаар сэлгэлтийг одоо сургууль, цэцэрлэгийн нөхцөл, ажлын байран дээр хийдгүү байгаа. Тэгэхээр энийг хийж явах нь хэвших нь зүйтэй байх нэ. Ингэснээрээ бид нар COVID-19 өвчнөөс бас өрсөн сэргийлэх бүрэн болцоотой байна гэд. HEPA фильтр бүхий агаар цэвшүүдийг чиг хэрэглэснээр агаар дахь халдвартай шүс тусан сүрүүдийг бас шүүх бүрэн болцоотойгоо магадгүй бага насны хүүхэдтэй эсвэл жирэмсэн одоо эмэгтэй амьдардаг ийм гэр бүлүүдэд энэ одоо агаар цэвшүүдийг бас санал болгож болно гэд. За ер нь бол шинэ хэв маяг дэлхийн улс орнууд одоо бас үнэхээр дасан зохицсон байгаа. Тэгэхээр бид нар энэ зан үйлийг өнөөдөр хэвшүүлж байж одоо COVID-19 үед дасан зохицож цаашдаа амьдарч чадах юм аа. За